юм бэ? Хараад байна. Юу гинэ? Аяа анд минь чи хаалгын минь тогшооч 25 орсон өглөөс танаа тооны нэвтрүүлэг эхэлж байна. Сар бүрийн 3-нд цусны өдөр болдог. Өнөөдөр монголчууд бид их нутагтаа 3 саяулан амьдардаг. Нэг талаасаа бид нар цөөхөн хүн амтай арт түмэн. Өнөөдөр бид нар монголчууд бид нар нэгнийгээ гэхгүй бол өөр бидний хэн гэх вэ? Тэгэхээр энэ цусны өдрийг тохиолдуулан бүгдээрээ нэгэндээ бас цусаа өгөх нэгнийхээ амь насанд бас чухал үүрэг гүйцэтгэж болдгиймаа гэдгийг нэгэн тод шиг илэрхийлэхийн тулд цусны төвийн үүдэнд хурж ирээд байгаа юм. Одоо эндээс бүгдээрээ донор юм уу эсвэл энэ цусны төвийн ямар нэгэн эмчтэй уулзаж хонох газар олъё гэсэн юм аа. хонгорхон ашаараа дуудаад байна уу Би 25 орсон өглөөс явж байгаа юм аа. Хонох хаал хайж яваа юм. Тэгээд юу яадаг өнөөдөр би ихтэй бодохдоо сар болгоны 3 цусны өдөр болдог гэсэн. Бид нар чи 3 саяулах нааш штэ. Нэгэндээ амьдрал биелэхийн тулд бид нар нэгэндээ тусалж чадах байх гэж бидний бодсон юм аа. Тийм тэгээд яхад хувийнхээ хувьд бас олон дотны хүмүүсээ алгаж байсан хөө учраас энэ өдрийг бас бусдад бас төвөхийн тулд хонох газар хайж яваа. Тийм танаад очоод онцидох хөө гэж өнөөдөр. Тийм манай донор болохоор одоо ингээд яг цусаа өгөөд дуудагдаж ирээд хүний бид нар бол оройн цагаар бол цус авдаггүй. Тийм ер нь бол манай цус авах цаг өглөө 1:30-аас бишээ 8:30-аас 1:30-ийн хооронд байдаг. Гэхдээ донорууд зайлшгүй шаардлагатай нөгөө захиалгах бүтээгдэхүүн бий болох юм бол донорудаа дуудаж цус авдаг. Тийм тэгэхээр манад нэг донор дуудагдаж ирээд цусаа өгчөөд явчихна л та. Тийм энэ залуутай уулзал манад чанснаас арай. Ох. Сайн байна уу? Намайг алтан дөрөв гэдэг 25-аас явж байгаа юм. Танилцсан юм бэ? За, өрнөх хоёр. Өрнөх хоёр. За. Тусаа өгчөөд явж гинөө. Тийм, яралтаагаар дуудагчаад сая эсээ өгчөөд. Тэгээд хүмүүсээ гараал явж байна. Хэд удаа өгч энэ тусаа? Энд чинь баг 49 дэх удаа юм уу? Тийм үү, дуудагдаад. Тийм, дуудагдаад цусаа өгчөөд тийм. Одоо эмнэлэгт нэг хэрэгцээтэй захиалгах бүтээгдэхүүн бий болсон. Тэгээд цусаа өгөө явж байгаа. Тэгээ өрнөх хоёрын маань хувьд бол 35 удаа өгсөн манай цусны хүндэт донор. Ер нь 35 удаа өгсөн хүнийг хүндэт донор гэж нэрлэдэг. За хүндэт донор болчоод одоо цусаа өгөө зогсох биш. Өшөө олон хүний амь нас аврахын тулд одоо ингээд 50 дахь удаага бараг цусаа өгж явж байгаа залуу байхын залуу донор. Тийм. Үнэхээр бахархалтай сайхан байна. Ийм олон удаа ийм залуу хүн харагдаж байна. Багтам сайхан байна. Би яг үнэхээр зорж ирсэн энэ төвийг тэгээд ийм ертос хаачдаг гэж мэдсэнгүү. Тэгээ өнөөдөр танаад ч тончидэх үү. За. Төв болохгүй. Хоёулаа сайхан танаа өөрөөр чинь гэр бүлээр чинь багтж агаад одоо энэ бас цусаа өгнө гэдэг чинь өөрөө үнэхээр өдөр маш эрүүл байна гэсэн ойлголт байх гэж би бодож байгаа. Бас өдрөө шинжилгээнд хамрагддаг. Бас өөрийгөө бас их тийм инхрийлж явдаг. Би чинь донор шүү дээ гэдэг ойлголттой явхаар тэр аяг чухал байна. Энэ бол манай цусны төвүүд маань цус цуглуулдаг цагууд нь түрүүний хэлсэнчлэн өглөө 8:30-аас 1 цаг 30 минутын хооронд байдаг. Гэхдээ манай нөгөө бүтээгдэхүүн олголтын үйл ажиллагаа бол ер нь 24 цагаар ажиллаж байдаг. Тэглгүй яг уу. Тийм нөгөө донорудаас авсан цуцсан бүтээгдэхүүн маань эмнэлгүүдийн хэрэгцээг хангахын тулд 24 цагаар жижүүрлэн ажилладаг байгаа. Олголтын хэсэг гэдэг бүтээгдэхүүн олголтын хэсэг маань. Тийм. Та хоёулаа хамжиж байгаад очиж хоныг гээд гарцаагүй хэлээд өгөл дөө. Тэгэхөө танад ч тончи. Тэг уусаа цусны төвөд зорж ирсэн биш үү? Тийм тэгсэн. Цусны төв дээр хончих юм 24 цаг биш үү? Тийм ариун төрөөрөө бол. Донор багтам шүү дээ. Тийм донор тэглгүй яах вэ? Тэгэхүү хүндэт донор. Танад ч тончих л да. Тэгэхүү. За юу ч гэсэн явъя. Юу ч гэсэн явъя гээд гэртээ утсан чинь ой хэрэггүй юу явуулын аваад ирв гэх болов. Манай яваад үзэх Монголын жаашаа гэхгүй байгаа. Айгуу гэдгийг өгдөө шүү дээ. Юурээс тийм нэвтрүүлэг болох нэрээ. Хүн болгонд ч цаашаа гэдгүүгээд арчдаг юм чинь одоо. Тэхүү. За тэгээ зориод ирсэн юм чи явъя. Би тэхүү. Баярлалаа таны алдар юм бэ? Би цус эдэл судлалын үндэсний төвийн нийгэм эрүүлэндийн одоо ажилтан Дэд Улмаа гэж юм байна. Улмаа. Баярлалаа Улмаа гэж. За явах уу? За явъя. Одоо дэж цус мус ингээд өгчгөр гараад ирэх зүгээр үстэй. Зүгээр дэж үү те. Баярлалаа Улмаа гэж. Би маргааш амралтын өдөр өнөөдөр чинь 5 дахь өдөр нийт өдөр ирж би цусаа өгнө. Гэхдээ эхлээд шинжилгээ өгөх хэрэгтэй тий. Таарахгүй юу гэдэг нь.
цусаа өгөхдөө өөрийгөө бэлдээл ирнэ. За цусаа би өгөхдөө бол 6 цагаас дээш унтаж амарсан. Өөх тастаа махан хоолой идээгүй, өнгөтэй ундааж ус, сүс өн бүтээгдэхүүн хэрэглээгүй ирэхэд та цусаа өгөх боломжтой. 17-оос 60 насны өөрийгөө эрүүл гэж бодож байгаа ямар ч бүлгийн цустай хүн өнөөдөр цусаа өгөх цусны донор болох боломжтой гэсэн үг байна. Тэгэхээр та бусдад амь нас эрүүл мэндийн сайжруулах үйлсэд та өөрийнхөө хувь нэмрийг оруулахад манай үүд хаалга нээлттэй. Ойлголоо. Гүйцэтгэе. Ирэх даваа гарах дахиад ирээ. За юу. За тгий. За өрнө хурж даа тууччтэй. Йой, хөөрөд хөл бутан шууд үсэрсэн явж штт. За яаж явах ойлоо. Би машин цагаа. Манай машинаар авчих. Ураанд дагтчих. За тгий. Азтай байна. Хүндэт доонор. Мундаг юм мундаг юм. Машин харвай. Машин би нөгөө энэ манай ажил анахт ажилладаг. Ууз Ахшаанд нь байгаа. ууз. За. Орой яалтаа доо. Яг залгасан. Яг тарж исэн чинь. Амтраа залгаад. За. Эхнэр хүү хоёр ах. Самэно. Би энэ хүндэт доонорыг дагаад хүрээд ирлээ. Цусны төврөө дахиад очсон чинь танаа хүндэд хараад тэгээд гойсаар байгаад бас тэрний мэрэгжилтэнтэй бас хавсарж байгаа танахыг зориод ирсэн. Нэг төв болохгүй тэгээд хүндэт доонорыг хүндэтгээ танаа гэрийг зориод ирсэн. Өнөөдөр төв ерөөсөө болохгүй тий. Тэгээд танаа дөрөв жоохон чи гэсэн. Гэтэ манай жанжин мэднэ гэсэн. Жанжин хий. Та юм шүү. Наа жанжин гэсэн юм. Би яг донд нь гэж бодлоо. За. Нэг төв болохгүй. Тэг. Таньцыг нэр юм бэ? Дэлгэр жаргал. Дэлгэр жаргал. Намайг алтан дөрөв гэдэг. Сайн уу? За. Бүгээгээ тавьчих. Нэр хонд юм уу? Нэр хонд юм уу? Одоо яв айгүй юу аа. За. Төг болохгүй. За буцаад хэлчих. За, бодлоод хэлчих. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Өрнөх ирэх гэдэг айл. Хүндэт оноол гэж яваад байгаа шүү дээ ерөөсөө. Юуны өмнө юу байна? Гарын бэлэг байна. Танаа тоныгийн танаа цай байна. Ерөөсөө ямар ч зайлд ерөөсөө хос орж иж болохгүй шүү дээ. Жимстэй байна. Энэ бас жимстэй байна. За чамаг хин гэдэг лээ. Хин гэдгийг. Нэрээ. Анх хүслэн гэсэн. Инх хүслэн гэсэн юм аа. Мэн хүслээ. Баярлалаа гэж. Чахлаа чихэр өгж юм болж юм болох юм. За яг ихтэй бомб. Одоо ингээд кофтрийн чахлаадыг өгчий. Юу гэвэл? Зүгээр дээ. За, амбулгийн гурлаа. Тэг ингээ гурлаа. За, гэр бүл болоод хэдэн жил болж байгаа хоёр маань? Тэр чи одоо нэг 8 жил гэж байна. Тэг 8 жил. За, гэр эзэгтэй. Гэргийн маань ямар фашдаг вэ? Би болохоор хуваараа шээ. Хувийн байгууллагт. Японы нэг тоног төхөөрөмжийн байгууллагт. 3 дахь жилдээ ажиллаж. За. Хоёр маань тэгэхэд оюутан цагийн найзууд байна уу? Ер нь амьдралын зам таарлаа танилцаад энэ өнөөхөө энийгээ бол бодохдоо би бол аргын их сургууль багшилдаг байна гэж би ойлгосон. Хоёр маань анх яаж танилцаад гэр бүл болоод ингээд дундаа сая баатартай болоод ингээд амьдарч ийн вэ гэж. Бид чинь 8 жилийн өмнө тэгээд манай Японд сурдаг. Тэгээд нөгөө найзуудаараа дамжуулж сурдаг. Тэгээд эхлээд нөгөө холын зайны харилцаа хийж байгаа. Тэгээд манай хүн амралтаараа намаагаан гэж зорж ирээд. Тэгээд битээр 11 онд анх яг танилцсан. Тэгээд 14 оноос хойш манай Японоос өсөж ирээд шууд тустаа гараал шууд хамт амьдрал гэсэн дээ. За. За миний яа ястай. За танаа өөрөө нөгөө одоо ангаахын шилжүүлэх сургуульд
Тий анагаахын Ямар шинжилгээ ухааны хэмд одоо багшилдаг вэ? Одоо юуны багш гэх вэ? анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, бие анагаахын сургууль гэж байгаа. Тэнд харилцааны ур чадрын тэнх байна. Аа за. Тий. Ерөнхийдөө нөгөө 1-р курсын суурилчид харилцаа, хандлага, багаар ажиллах. Ерөнхийдөө сайн мэрэгчлэлтэн, сайн эмч болохоос илүү эхлээд бид нөгөө сайн иргэн байх хэрэгтэй, сайн хүн байх хэрэгтэй гэдэг тэр төлөвшлиг олгодог тийм суур хичээллээ. Тэгээд энэ тэнхимдээ багшлаад 1 жил гэрээтэр үндсэн багшаа 2 дахь жилдээ явж байна. За тэгэхээр бол яг харилцааны чиглэлийн хичээл заадаг гэхээр анагаах бол төгсөөгүй байх гэсэн үг үү? Тий, миний суур мэрэгжил бол маркетинг. Тэгээд явж байгаад маркетинг, үйлчлэгээний маркетинг тал руугаа явж байгаад тэгээд ямар ч гэсэн өөр нэг хувийн эмнэлэгт ажиллаж байгаад маркетингаар ажиллаж байгаа. Тэгээд 3-4 жилийн өмнөөс сургууль тал руугаа орсон. За. Манай эмчнэр маань хэр сайн бэлтгэж чинь. Манай эмчнэр ч уг нь мундаг гэх юм да тий. Тийм. Тэгээд бидний үед чинь бидний үеийн залуучуудыг бодох юм бол одооны үед хоёртод залуучууд байна. Тэр бодод сэтгэж байгаа, санаачилж байгаа юм бол маш мундаг штэ. Тэгээд Монголын ирээдүйн инженер, ирээдүйн иргэд бол манай 1-2 дугаар курсынхныг харахад бол тийм маш гэрэлгээтэй. Мундаг тэдрээс алхам тутамд арчиж аваад явж байгаа да. Сар бүрийн 3 жилд одоо нэг аливаа нэг өдөр чинь жилд нэг удаа ч юм уу нэг 7 хоногийн ч юм уу нэг тийм хугацаатай л байдаг штэ. Гэхдээ өнөөдөр бол нэгдүгээр тас эмчнэрийн өдөр болж байгаа шүү байна. Нөгөө талаас сар болгоны 3-нд цусны өдөр болдог байх нь байна. Сар болгоно шүү дээ тий. Энийг би сонсоод ирэхдээ зорж очие гэсэн. Тэгээд яагаад ах ирэхдээ ингээд одоо жишээ нь би нэг удаа цусаа өгж үзээгүй хүн явж штэ. Яг үннээсээ. Яагаад ингээд цусаа өгдөг болээ гэдэг юм уу? Энэ нэг тийм хүндтэй шалтгаан байна уу? Анх би яг нэг тийм болоод хүний аим амрыг гэсэн бодол төрсөн гэдэг юм уу? Тийм бодлыг юунд байсан бэ? Юунаас эхэлтэй вэ ер нь? Би манай аав ээж хоёулаа эмч хүн. За. Тийм манай ээж болохоор хүүхдийн эмчээр 10 гаруй жил ажиллаж байгаа боловсролын салбарлаа орсон. Манай аав бол дотрийн тэр тусмаа зүрхний эмч. Тэг яг хоо эмч нарын гэр бүлд өсөж хүмүүцсэн гэдэг хүний аим аврах, хүнд туслах гэдэг тийм юм багаас маа суудсан. Жишээ нь бол манай аав бидний баг бахтай нэг инээдтэй жишээ гэх юм уу да. Аа маань жижигт гарч байгаад нэг хүнд өвчтөнтэй. Тэгээ буугаад ирцэн. Тэгсэн тэр хүнд өвчтөн маань хөнгөнөр бийцчихэд ер нь цаашдаа юунд ажиг болчих гээд байдаг гэдэг. Тэгээ би ч нэг 7-8 настай байсан. Тэгээд орой буцаж явах шаардлагатай болчоод тэгтээ нөгөө жижигэрэн сүүлгчтэй хэлсэн. Юу ч гэсэн орой 10 хүртэл харьяа. Тэгээ тэр хүртэл нэг хөнгөнөр бийцчихэд ер нь тэгээд зүгээр асуудалгүй тийм. Харин тэхгүй байх юм бол одоо буцаж очиж нэмэлтээр юу гэдгийг очих шаардлагатай гэдэг тийм. Тэгэл тэр өдрөөс ч хойш оройжон манай гэр бүлт чинь тэгэл нөгөө санаа зовсон. Нөгөө нэг хүний чинь талаа санаа зовсон. Би чинь жоохон манай ах битэр чинь тэгэл аав нөгөө хүн чинь шээсэн. Хариу зэрэг өөрөө явж байгаа гэдэг. Нөгөө хүн чинь хөнгөнөр бийцсэн үү гэл байн ба асуугаал. Тэгсэн яг 10 цагийн үед юу гэдгийг нөгөө хүн чинь хөнгөнөр бийцсэн гэнаас үлдчихээс нь уцаар мэдээлэл ирэнгүүт чи гэр бүлээрээ л баярлж байгаа юм чинь. Цаана нэг хүний амнаас наа бас нэг аав маань ингээд гэртээ байхны орой цагаар хэлчих юм те. Тийм хүч шинэ зөндөө. Тэгэл аавын маань хүний ам аварч исэн гэсэн тийм зүйл зөндөө. Нэг бас тэр болгоныг хараад ааваараа бахархаад ер нь хүний ам аврах чинь гэдэг зүйл. Бас нэг жишээ гэх юм бол манай аав нэг сэхэний тасагт эмчээр ажиллаж байгаа нэг охин ер нь их сэхэнд хэцүүхэн. Нира барьжгүйгээл ямар ч амийн аварсан гэдгийг. Тэгээд тэрнээс хойш ээж аав нь төрсөн өдөр болгоно нөрдөг. Нэг насны төрсөн өдөр нь аав маань ганцаараа, 2 насны төрсөн өдөр нь ээжтэй, 3 насны төрсөн өдөр нь ээж жирэмсэн гээ. Дараа нь ахтаа гуруулаа, дараа нь дөрүүлээ гэж хичээл. Тэр нэг охины одоо их чинь надаас 3 4 их юм уу да. 16 нас хүртэл төрсөн өдрөөр нь бид нар очдог. Тэгээ очтой төрсөн өдөрт очиж байгаа хүмүүс бэлэг авдаг. Тэгээ төрсөн өдөрт очиж байгаа хүмүүс л тэгэл оронгот амийн аварсан эмч нь байгаа юм. Бид дөрвчин тэгэл хүндлэгдээл хойморт суугаал. Тэгэж тийм нэг гоё бас дурсамж байдیں۔ Тэгээд аа маань эмч болохоор эмчийн гэр бүл төссөн болохоор тэгээд ямарчсан хүний амнаас аврыг. Анх 2011 онд явж байгаад нэг цусны донор цус өгөөд 3 хүний ам авардаг гэсэн би мэдээлэл угаасаа огт тийм мэдээлгүй л явж исэн үе л дээ. Тэгээд яг 2011 оны тохиолдлоор яг ашус дээр явж таарад тэр үед нэг юм өдөрлөг болж байна гэхтэн сонирхоод би болох юм болоо
одоо ямар ч мэдээлгүй. Ер нь донор хүн гэдэг чинь тусдаа нөгөө хүмүүс байдаг юм шүү гэдэг л ойлголттой явж исэн. Тэгээ тэр үед өгөөд тэгээд манай тэр үед авч исэн. Тэр цусны төвийн маа хүмүүс ч гэсэн их хандлага харилцаа гэдэг нь эрэг сэтгэл төрүүлсэн. За ингээд миний хог ингээ 3 өний аймаа орлоо шүү. Тэгээд хойд нэг тийм сайхан сэтгэлтэй болоод тэрнээс хойш ерөнхийдөө аль болох тасралтгүй өгөөд өнгөрсөн жил хүндэт донор гэдэг тийм зүйл гардж авсан. Тэгэхээр нөгөө сар болгоны 3-нд манай цус хэлбэл судлалын үндэсний төвийн нэг цусны өдөрлөг гэж зохион байгуулж байгаа. Өөр нөгөө тэрийг нь GCI Capital гэдэг байгууллага маань байнга дэмждэг, тийм байгууллага дэмжигдээд тэгээд ямар ч сар болгоны 3-нд хүмүүс сурталчлах, доноруудаа нэг алдаршуулах гэдэг юм уу та зөв мэдээлэл өгөх. Тэгэхгүй бол ард иргэд гэхээсээ илүү манай эмч зөвлөгч нар хүртэл ер нь донор гэдэг дээр бас яг нэгдсэн тогтсон яг зөв мэдээлэлтэй байх нь бас зарим тал дээр хомос байгаа гэдэг. Нөгөө л нэгдүгээр бүлгэн л донор цус тэгээ зарим нэг тохиолдолд зөвхөн 3-даа авдаг ч гэдэг юм уу. Зарим нэг тиймэрхүү мэдээллийг тийм зөв болох үүднээс сар болгоны 3 тэмдэглэж байна. Тэгээ жил болгоны 6 сарын 14-нд бас дэлхийн дооны өдөр гэж болж байгаа. Тэр дэлхийн дооны өдөр гэдэг дээр нөгөө хүнд донорууд бүх юм алдаршуулдаг. Тэгэхээр өнгөрсөн жилийн 6 сарын 14-нд би хүнд донор авч ирсэн. Тэр өдөр миний хувьд бас нэг давхар баяр давхарцсан нэг онцгой өдөр байсан. Манай хүү 6 сарын 14-нд төрж ирсэн. Энэ тэр үед нь 3 хүрч ийлээ. Тэр үед би бас хашуус дээр нийгмийн эрүүл мэндийн магистр гэдэг цолоо аваад талбай дээр ч нэг хүнд донороо тэмдэглээл цаанаас сургуулаад цуцтал диплома гардаж байгаа чи хайчиж байгаа гэл хоёр талд гүйл ямарч ирсэн. Тэгэл давхар баяр болчихсон нэг тийм өдөр байгаа. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Залуу гэрүүлээ гоё танилцуулаач. Гэрээ танилцуулаач. Зя. Гоё багтаа хүндэт донорынх нь батламж энэ хаана вэ? За батламж. Нэр хаана гоё лээ. Батламж нэг энэ баримтаа хязаа орсон. Ер нь хэр төхөнч амжиж байна? Битээр найдлагын 7 сард орсон. 8%-аараа. 8%-аараа тийм шүү дээ. Тийм тэгэл багаар одоо үүдний шкамшка байхгүй. Зарим өмнө хаалга байхгүй. Тэгэл багаар л цалингаа буугаар нэг юм авдаг нэг тийм л. Бидний ихэд аав ээжч нэг тийм яриад байдаг шүү дээ. Битээр нэг төмөр ортоо нэг муу чамдаантай хоёр талаас нь нийлсэн гэдэг тэр нь заримдаа ч бүр домогч юм шиг ээдээ хэцүүтэй. Гэхдээ ер нь 8%-аараа зааваад үүдний шүгээч хүүгээл өөртөө босгоод ингээм амьдрал ингээ босгох. Яг ямар хамттай юм бэ энэ амьдралын хамт нь. Тэгэл эхлээл амар хэцүү байсан. Тэгэл сүүл рүүгээ төлөх ёстой болохоор ингээл гайгүй нэг дарамтгүй болцоо. Эхний нэг сарч өстой ёо өстой хүн мөнгө өгч байгаа шиг санагдаад байсан ч одоо л гоё нөө тастаа гарцсан. Гэтэ мэдээж ээж аав нарын юу байгуу тусламж гээл манай хадмууд ч аюу гоё хүмүүс ээ. Хадмуудтай баярлж явдээ шүүгээ. Танаа нөхрийн хадмууд харин хэр хүмүүс байдгийг? Манай би ч нөгөө ээж жаахан байхад өнгөрцөн. Тэгээ аав болохоор мундаг штэ. Манай ихт би дээр ихчтэй. Тэгээ манай ихч бас бит хоёр ойролцоо төрөөд манай юутай цэцүүд. Тэгэл манай хоёр хүүхдээ чинь цэцэрлэгээс авна, хоолунд хийж өгнө гэл амар тусалт юм уу. Тэгтээ аль болох ээж авнараараа хүүхдээ харуулах өөртөө харъя гэсэн юутай. Тийм шүү. Хүүхд харна гэдэг чинь бас ядраадаг гэж шүү тийм. Харин нэгтэйгээ ээжтэй амар олон хүүхдтэй юм уу харчаал. Амар бишэртэй шүү дээ. Тийм үнэхээр бишмэр. За энд бурхан дахил зураг хөрөг гээл байж гин. За яг хөө тэгээ нөгөө ээж маань ерөнхийдөө энэ бүх зүйлийг хариуцаал бидэрт өгчээсэн. Тэгээ нөгөө монгол хүн гэдгээр буддын шашны дээдлж хүндэлдэг. Дээдлтний юм байгаа. Манай гэр бүлийн тэгээ бурхан шашны гэр бүлийн маань манай хадмуудын залуугийн зураг гэл байж байгаа. Тэгээ нэг юм чинь бас нэг хэд хэдэн нэг давуу тал байдаг юм аа. Одоо юу гэдгийг сар болгон автобусанд үнгүй явна. За сар болгон сартаа 60 удаа үнгүй явдаг тийм эрэхтэй. Дээрээс нь жилдээ нэг удаа нэг амралтын сувлын газар бас сувлуулах хэрэгтэй гэдэг тийм баг. Тэрийг эдэлж амжаагүй л энэ зам эдлэндээ. Тийм нэг Солон авахтай өрнөх хоёр. Хүмүүлэг энэрэнгүй сэтгэлээр Эрдэнэт хүний аймнаас эрүүл мэндийг авран хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан тул Монголын улаан загалмай нийгэмдгийн хүндэт донор медаль шагнав. Монголын улаан загалмай нийгэмдгийн ерөнхий нарийн бичгийн дарга болормоо 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өгч. Одоогоор тэгээд ер нь
Төрүүчийн тэр долмаа эмчийн хэлж байгаагаар бол манай өрнөх хоёр маань 50 дахь удаага бараг 49 50 дахь удаага өгж байгаа гэж байгаа юм. Тийм. Энэ ямар хэмжээтэй цус өгсөн гэсэн үг вэ? За цус маань ерөнхийдөө нэг 3 янзаар аваад байгаа. Бүхэл цус гэдэг нэг 400-аас 450 мл. Бас нэг сивэн гэж авна. Тэр нэг 600 мл. Дундлагын бол нэг удаагийн өгөлт маань нэг 500 мл гэдэг чинь минийх чинь нэг одоо 24 литр цусаа өгсөн гэсэн юм уу. Тэг яг нэг өгөлтийн ард 3 хүний амь гэж ярьдгийг. Тэгэхээр чинь 144 хүний амь, 147 хүний амь аварсан гэдэг нэг тийм гоё юм сэтгэлтэй тэгэл явчихдаг шүү дээ. Цусаа өгөх болгондоо өдөр судраа хүлээгээл тэр чинь бас нөгөө өөрөө ирүүл байх хэвээр хоол ундаа зохицуулах хэвээр өмнө нь сайн унтаж амарсан байх хэвээр. Өө маргааш чинь билүү би 2 3 7 дараа 7 хоног цусаа өгнө штэ гэл юу гэдэг нэг найзууд өмнөх өдөр нууцыг бол тэрийг нэг жоохон хойшлуулчих жишээтэй тий. Тэр чинь бүх юмнуудаа зохицуулдаг болохоор тэгэл хүлээгээл яг хуваарийнхаа дагуул өгөөл явж байгаа да. Одоо тэгээд нэг удаа за 500 мг орчим цус өгнө гэж юм. За тэр сивэнтэйгээ одоо цустайгаа нийлээд. Одоо тэгээд буцаад тэр цус маань өөрөө төлж байгаа. Тий, төлж байна. Тэр нь ямар хугацаанд эргэж төлж байгаа юм? За яг цусаа өгвөл эртэн 2 сарын дотор төлж өгөх. Сив маань арай хугацаанд богино 2-7 хоногтоо нэг гээд нэг 4 дараалал өгчдөг. Тэглээгээд цусаа өглөө гэд ямар нэгэн тийм хор уршиг ядрах гэсэн юм бол байхгүй. Давхар өөрийгөө эн чинь ирүүл гэдгээ баталгаажуулаад харин цусаа өгсөний давуу талууд гэж бас байгаа. Тэр чинь цус нь залуу хүнийх нөхөн төлждөг. Нөхөн төлж. Тэгээд ер нь мараг одоо бид нар чинь өрсөлдөн сэргийлэх арга хэмжээ авдаг гэдэг шүү дээ. Хинэггүй. Тэгээд бүр өвдсөний гадаар иквичээж бүр имлэгт очдог. Цусаа байнга өгж байгаа хүн бол өөрийгөө үргэлж хэмжинэ гэсэн ойлголт мөн тий. Тий. Тэгээд нөө цус өгөх таланд манай нөө цус хэлбэс суулын үндэсний төвөөс имэйл ирнэ. Бүх шинжилгээний хариу. Илэгний БЦ бэлгийн зам юу гэдэг нь те бүх ерөнхий шинжилгээнүүд та ирүүл байшгүй гэдэг юм байлаа тэгэл. Ирүүлж таны цус хүний амийг аварна. Тий. Гэхдээ за одоо ингэж юу гэдэг өмрөөс унаад унсан хүүхдийг аварлаа гэж бид нар мундаг баатруудыг харж байна. Усанд амиа алдж байгаа хүүхдийг аварсан онцгой байдлын баатруудаар бид нар бахархаж байна. Галан дундаас улаан галан дундаас гал руу дайраад орж байгаа тэр цэргүүд цагдаа нараар бид нар бахархаж байна. Тэр үл яг нүдэнд ингээ харагдаад ингээ төрөөд гараад ирж байна л та. Өргөн хоёрын хувьд бол цусаа өгчөж байгаа. Тэнд тэгээ ер нь бол за би одоо нэг 100 хэдэн хүний амийг аварсан байхаа гэдэг тийм итгэл үнэмшил байгаа дээ. Энэ бахархал өөр нэг гарт баригдахгүй ч гэсэн сэтгэл үнэхээр нэг үеиг үз. Тийм авсан да. Тэгэл сэтгэл дүүрэл явчихж байгаа. Тэгээд гол нь яг ямар улсууд ямар хүмүүсийн аим авснаа мэдэхгүй. Тэр хүмүүс нь ч гэсэн ямар хүмүүсийн цусыг авснаа мэдэхгүй. Гэхдээ нэг хоёр талтай нэг сайхан нэгэн сайхан ирүүл болоод нөгөөх нь хүн тусалж байгаа гэсэн. Тэгэл үеийнхтэй. Тэгэхээр юу гэдгийг альва нэг тусламж цус өгөх бол авлаггүй сайн дурах байх хэвээр. Тийм. Тэгэхээр альва нэг тусламж хүнд хүрэхдээ би тус өргөж байгаа шүү гэдэг байдлаар шүү. Тэгэхээр юу гэдэг эргэн тойрон ялангуяа миний харж байгаа нийгмийн сүлжээнт ч гэдэг юм уу те. Нэг би энэ түнд ингэж тусалцсан гэдэг нэг зураг авчих. Надаа нэг тиймэрхүү зүйл нэг таалагддгүү гэдэг юм уу та нэг тийм санагддгийг. Тэгэхээр яг хин тусалж байгаа мэдгүй хин тусалж байгаа мэддэхгүй. Яг энэ цусны доонор цусаа хандуулж байгаа шиг байгаа нь илүү надаас сайхан. Иймэрхүү тусууд л илүү хүмүүс маань хүрэж байгаасаа л гэдэг зүйл. Мэдээж яг нэг зарим нэг тохиолдолд нийгэмдээ нөгөө тэрийг уриалах байдлаар тэрийг тодорхойлж сурталчлах нь бас нэг талтай зүйл л дөө. Энэ бодлого нэрх үгийг өршөлт капитан Влад юм байна шүү дээ ер нь тий. Би чи нэг 10 жилийн 48 дугаар сургууль төгссөн. За сансар дуу. Тийм сансар. Тийм бид чи нөгөө залуучууд олуулаа нэлдэг. 14 үлээ найзлдаг. Манай за өнөр өтгийн юм байна найзууд. Тийм гэсэн энд ямар нэгэн байдлаар хамгийн сүүлийн зураг авалт 7 л ирсэн байгаа. Тэгээ зарим нь хөдөө, зарим нь гадаадд байдаг. Тэгээ бид нар тоолсон чи одоо 42 л болчих. 14 тийм өссөн урчээ тэгээ гоё юм зургууд байна. Тэгээд энийг нөгөө төхөн жамжаагүй гэдэг шиг өлгөж жамжаагүй л явна. Тэгээд энэ нэг саяхан би нэг сарын өмнөөс нөгөө нэг гавья шагнал дургуйч гэсэн өхөр нь одоо аваалах. Тэг үзсээр авчиж байгаа үстэй. Тийм ер нь тэгдэг юм байлээ л дээ ер нь. Би нөгөө ангаахт багшлж байгаа. За ойлголоо. Тэгээд багшлж байгаа тэрийг нөгөө оюутнуудаа Юу шинэ машин авдаг шүү. Юу гээд байгаа юм бэ? одоо шинэ машин авахгүй шүү л гэх. За би л нөгөө авч өгөөд тах шүү. Үсэг багтнаа. машин авч өгөөд тах шүү. Тийм байна. Тэгээ нөгөө хичээлийнхаа хүрээнд өнгөрсөн үеэр харилцааны ур чадрын хичээлийн нэг 500 оюутан судалсан.
Тэгээ би яг өөрөө нөгөө хүндтэй оноор цус өгдөг болохоор оюутнуудаас нэг зөв мэдээлэлтэй байх үднэс гээд 500 оюутнаа цусны төв дээр очиж танилцуулаад зөв мэдээлэл өгөөд цус гэдэг чинь ингэдэг ийм хүний аймаа урдаг гэдэг тийм танилцах өдрлөг зохиогоод өөрөө бүхэн ажуураас нэг сурталчлах гэх юм уу да оюутнуудаа хичээлийнхэн даалгавар олгож оруулсан. За тэр үедээ тэрнээ авцаад нөгөө манай цус хэлбэр судлалын үндэсний төв дээрэс нь манай цусны төвтэй банк хамтардаг GCI Capital гэх энэ байгууллагууд маань ингээд баярлаа хөв нэмэр гэдэг нэг цом гэх юм уу. JCI Capital цус хэлбэл судлалын үндэсний төв. Өрн хоёр танд хүний амнаас аврах хүмүүлийн үсэд үнэтэй хөв нэмэр оруулсныг тань үнэлж дурсах уу? Ийм насны залуутай байна гэхэд танах харин цэвэрхэн эмгцэгтэй байгаа юм шүү. Одоо тэгэл энэ хоёр харьцагнаас чинь бөөн машины зам бууж орж ирнэ. Тий. Одоо нөгөө газар гişгтэй айгу машин байна шүү дээ. Гэхдээ одоо юу гэдэг залуу гэр бүлийн хувьд биднээсийн ерөөдөө тулгараад байгаа асуудал бол энэ хүүхдүүд маань утасны зургатны гүнд онцож орж байгаа. Бид нар бараг энэ машинаараа тоглож ивэл уг нь бүр ингээ баярлах ёстой юм шиг байгаа. Энэ дээр ер нь хүүхдээ яаж дахлааж уурж тэндээс яаж хамгаалж ийн юм. Тэр чинь надаас л аав нь тоглодог л доо. Аль болох зургт үзүүлэхгүй, бис бариулахгүй гэдгээр л бол амар яг дүрм. Телевизрийг олох өдөрт нэг 20 минутаас илүү үзүүлэхгүй. Гэхдээ нэг тогтсон бүр юу гэдэг өөрт нь хэрэгтэй educational юм үзүүлнэ. Тэгээд номыг бол маш их уншиж өгнө. Аав нь л аюу өөрөө аюу тоглоно, өөрөө хөгжих болж байгаа. Одоо яаж дархлаад болох юм бэ? Бидэрт одоо тийм л асуудал байна. Хүүхдүүд маань тэгээд ихэдээ сүүлийн бүр залуучууд явтай эхнэр Facebook ухаал нөхөр Twitter ухаал хүүхдийн уцаараа юу гэдэг одоо поророо үзэж юм одоо ингээл байдаг. Гэр бүл нандин харьцааж байхаа байлаа гэдэг. Тийм хандлага дээр манай өрн хоёр маань ямар бодолтой байна гэртээ ер нь. ерөнхийдөө одооноос нь дараа нь бодё шүү. одоо тэрийг авах юм уу те? За. Тий. Тэгээ багаас нь л нөгөө аль болох тогтсон нэг дүрм журм тэр. Одоо ч бол ойлголцдог бүр тохиролцоо байдаг болцдог насанда. Одоо ингүүл ингэнэ гэл. Манай ч тэгээ багаас нь илүү хүмүүжүүлэх тал дээр ээж нь ном уншаал би ч бас нэг юм уншсныхаа авчин тэгэл ямар ч байсан баг огт нь 6-7 гэл унтдаг гэсэн юм байна. Одоо л 9 цаг гэл орондоо хуваар ясаараа. Тэгэл унтахынхаа өмнө нэг унтахаас өмнө шүд угаалах та заашгүй шүдийг угааж байгаа. Өөртөө угаана. Нөгөө баг насны хүүхд чинь өөртөө угаачт ингээд нэг шүдний сайз бариулчихдаг. Тэр бол биш ээж аав заавал угаах хэрэгтэй гэдэг зарчимтай. Тэгээ тэр үед нь яхаарахгүй нөгөө 20 минут чинь тэр үед зарцуулагдаж байгаа телевиз үзэх. Ширтүүлж юмыг үзүүлж анхаарлыг хандуулж байгаа л том ангаалгаж байгаа л шүдийнхээ угаах. Тэгэхээр яг багт нь шүдийг маш сайн анхаарч байхгүй бол шүдэн дээр бол битээ маш сайн анхаарч байгаа. Сар болгоо эмч дээр очино. Одоо эмч дээр очих анхандаа их дургүй байсан. Одоо л айц нь харцсангуу гайгүй болчиход байгаа. Одоо манай залуучуудын хандлага байна. Түрүү машинчээ суугаад ирлээ. Гадаа машинаа цэнгэлчээд ороод ирлээ шүү дээ крашт. Одоо бензин хэрэглэдэг машин унж байна. Яг хөвгтөө нөгөө талдаас гэхдээ хүн ер нь ямар машин унах тэр хүүгийн асуудал да. Хэдэн дөрөвний лизингтэй байна уу? Зээл тавьж авч гин өөр тавьж авч гин тэр хүний асуудал мөн. Гэхдээ зөвхөн залуучуудын хандлага одоо чинь яг хот дотор бол одоо яг манай өргөн хоёр их шиг машин шиг сайхан машин байхгүй шүү дээ. Одоо цэнгэлчин лимтэнд олон болчвол ер нь бензиндгүй. Нэг цэнгэлээд чи аваа хэдэн километр явчихна. 100 явчихна. 100 км явчихна. Өдөртөө бол өдрөө даачихна 100 км. Тэгээд эн чинь сард хэдэн дөрөвний зарлага гарах вэ? Одоо яг цэнгэлж байгаа тогны мөнгө бол нэг 30-аас 40 мянга. Өвөлдөө нэг 40 гарчиж байгаа. Тэгээ одоо ингээд 30 мянга сарын 40 мянга. Тэгээ эн чинь яг хоо хэмнэлттэй. Тэрнээс гадна бас нэг эко байгаль орчин дээлтэй гэдэг юм уу те. Бид нар чинь энгийн жижигхэн юмнаас л өөрсдөөсөө л эхлэхгүй бол хот маань өвөлдөө ямар байгаа лээ. Тэрэн дээр нэмж утаахгүй одоо юу гэдэг нэг 0 саяны 1 хөв ч гэсэн бас хөрөнгө оруулж байгаа багсгаж байгаа утаа гэдэг юм уу те. Тэр машины утаач гэдэг юм уу тиймэрхүү байгаль дээлтэй талаас нь дээрээс нь хэмнэлттэй гэдэг талаас нь бит хоёр ярилцж байгаа л өнгөрсөн 8 сард авсан. Тэгээд нэг өвлийг даачлаа. Дажгүй шүү. Сэтгэл хангалуун байгаа. Тийм шүү тийм. За.
За цайгаа уугаад тусгачих. Альдарч чи бүр цайгаа ч уулгүй. За хоол маань бас болчих шиг. Хоол маань болцсон уу? За тэгье. За ийшээ суугаад хоол. За. Нэг манай хүүгийн хоолны ширээ хинжиж. За. Нэг хоол гэсэн. Одоо болсон нэ за. За болсон. Хоол идэх үү? Ижи. Оройдоо тэгээ та гурван маань ер нь хідэн цаг цуглаж байна. Тий. Манай нөхөр намайг аваад тэгээ хүүхдээ аваад их жага хүүхдээ цуг нэг цэцэрлэгт явдаг. Тэгэл энэ дээр ирэл. Тэгэхээр нэг гэртээ 6 гээл өрөөд ир тийм үү? Орой тойрцуугаад хоол идэх. Гэр бүлээрээ сууж идэх чухал те. Тий. Орой таарцгаа. Тэгээд гэр бүл болгон тийг сасан зургаар болохгүй л ах шиг байна л да. Ажилд хөдлөх мэдээж ажиллаа хийнэ. Ажлаа тараад хөвч ухтаа аав ингээл цовоо ирдэг гэр бүлүүд зөндөө байгаа. Гэхдээ ер нь аль болох хамтдаа оройны хоолоо идэх, орой тойр цуух, ярилцах гэдэг тэрийг бол аль болох ирмэлдэж явах хэрэгтэй юм шиг байна. Тэг хийсэн гэдэг. Тэгэл оройдоо манай үчин тэгэл аваа тоглоё, машина тоглоё гэх нэг Макквин улаан фэн. Макквиныхаа кинонуудын дөрүүдийн дараа нь өөрийнхөө алтан дөрөв ахта хэлж үзүүлэр овг нэртэй нэг машинуудаа нэрлэн. Тэгэл энэ тэрэн дээр гардаг машин байшлаа гэж хэлбэр тарчвал. Одоо хэдэн машин тоглосон миний хүч? Чад хэдэн машин? Макквины нөгөө тэр боронгтой ачааны машин найз нь хэн блэ? Им шиг Бартлатер нэг шүдтэй машин чинь. Бартлатер ингээд зүгдүүд яваад идэг, нисээд яваад идэг машин чи юу лээ? Хэн блэ? Нисдэг тэргээр явдаг. Макквины сайн найз хэн блэ? Чирж явдаг, Макквиныг чирж явдаг. Метр. Метр тийм. Бүтэн нэр нь хэн блэ? 5 метр тийм. Одоо ихтэй манай ингээд дэлгүр ингээд явхаар Макквиныг хараад энийг авъя гэж байгаа. Пороор хараад пороор авъя гэж. За ингээд ийм баатрууд байна шүү дээ. Хүүхдүүд. Би зүгээр гэж бодлоо. Одоо жишээ нь та нар юу гэж бодож байна? Борлоо гэдэг нь баатар, үлэрийн баатар байвал тэргээр нэг юм энэ баатар байвал энэ хүүхдүүд баатарлаг нэг иргэцлэн хэмжүүрэнд борлоо. Макквины оронд яг үүндээ тэр борлоог авч өгмөрсөн байдаг байхгүй юу? Бомбардаг авч өгмөр байна те. Тэр нь бид нэр магадгүй тэрийг нэг манай монголчууд маань оёод юм уу хийгээд борлуулдаг бол энэ хүүхдүүд маань илүү их тоглох, илүү ойрхон баатартай байх. Тэрний чухал юм санагдаад идэв ер нь. Тэрний талаар аягүй их юм хиймээр юм санагдаад идэв. Тэгээ сүүлийн үед бол гайгүй нэгдээд бомбартай ч гэдэг юм, ами тамич гэдэг юм уу те. Бас яг Монгол тийм зүйлүүд бол нэмэгтэй л байгаа даа. Тийм бас нэг ядал тажгүй шүү манай гэж тийм. Эрэгтэй хүчийг харахгүй тэгэл машин л гэх юм л та. Тэгнэ тийм. Манайд нэг юм хоёр нөхөр байна. Багхан бас тий зүрээд хоёр нөхөр байна. За манай дэгийн манай ясэр. Дэглэн барьж байгаа тий. Орой хоол идэхгүй шүү дээ. Харин нөгөө ирэхээсээ өмнө манай дүүн төрсөө дээр ирсэн болохоор төрсөө дээр. Цэцэрсэл хоол барыг идэхгүй. Идэхгүй байна. Агаад баяж дуусаад байгаа. Жөөж идэг үү? За чи хоол идэхгүй юм уу? Чи хоол идэхгүй юм уу? Хоол идэхгүй. Окей. За хоол идчихэж гоё мах. Суугаа идчих юм хаа. За зөв хоол идчих. Сайн хооллоорой. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. За ер нь Японч хандлагатай карри байна шүү дээ, тий? Ер нь бол мөрдөж сурч ирсэн хүн шиг ер нь тийм Япон хамттай. Тийм хоолой, сайхан хоолойнд баярлалаа. Одоо ингээд манай одоо ингээд бид нар бол одоо ингээд нэг үедээ хамт өндөрж байгаа залуу хүмүүс байна шүү дээ. Магадгүй зарим хүмүүс, зарим залуучууд банкнд үр тавьж яах гэдэг. Яг банкны хүн надад цаантай хэцүү байх байгаа л байх, өндөр байх. Хүмүүс янз бүрийн багш болж ингэж ярьдаг л байна. За тэр нь өгч гисэн. Дэвид маш олон залуучууд өнөөдөр зүгээр юу гэдгийг өрнөх хоёр шиг тий байртай болоод гол нь ч ажил төрөлтөй байх нь гэж бол тэг гол нь хүсэл мөрөлтөй тэмүүлэлтэй байх нь бүр чухал. Тэгжээж мэдээж гэр бүл дулаан уур амьсгал байх нь бүр чухал. Энэ гэр бүл бүр хамтдаа байх нь бүр хамгийн үндэс суурь нь бүр чухал. Гэт ингээд цааш ингээ хөөгд явбал зөндөө зүйл ярьж болно. Гэтэ зүгээр ингээд олон залуучууд үгүй одоо ингээд байртай болох юмсан. Эхнэр хүүхдтэйгээ ингээд байранд амьдрах юмсан.
ажил төрөлтэй болох юмсан гэд ерэн зүгээр яг зарим залуучууд компьютерийн цаанаас коммент дээр уур бухимдлаа хэлээд хинэгэд оромжилж байгаа залуучууд ч байгаа. Үнэхээр хүсэл мөрөөдөл байгаад ажил хий гэсэн ч болж нэг л болж өгөхгүй бас. Нийгмийн уур амьсгалаас ч гэдэг юм уу бас болж өгөхгүй зүйлч байгаа. Ерэн зүрийн залуу хүн энэ Монголд энэ нийгэмд гэр бүл аавж явах энэ илэрхийлэл юунд тогтож ийн гэж бодож байна. Одоо ингэ айл гэрийг толгойлж байгаа эрэгтэй хүний хувьд айл охиныг аваас суусан иргэний хувьд өнөөдөр голомдоо төрсэн хүүтэй хүний хувьд юу гэж бодож байгаа юм. Тэгэл хамтдаа яг хүүтэй болцсон байна. Тэгэл нэг хүсэл мөрөөдөл хоёлаа болондоо бүтэндээ гэх. Тэгэл мэдээ залуу наснд олон л алдаа гаргасан миний үтчсэн гал залуучууд гэсэн гаргаж байгаа. Тэгээд хамгийн гол нь бие биендээ хайртай, итгэдэг, бие бинийгээ дэмждэг, ойлгодог байх юм бол тэгэл урагшаага явж байгаа. Тэгээд зээлтэй ч хамаагүй байртай байна гэдэг чинь сайхан, машинтай байна гэдэг чинь тэгээ хамгийн гол нь элэг бүтэн байна гэдэг нь хамгийн чухал. Бүгдээрээ эрүүл байна гэдэг. Тэгэхээр юу гэдгийг 8% ингэж байна гэж залуучууд их ярьдаг л та. Тэгэхээр би 8%-ыг бол маш том боломж л гэж харж байгаа залуучууд. Бид нэр 20 жил мөнгө цуглуулад байртай болох эсвэл байрандаа орчоод 20 жил тэрийгээ төлөө явах гэдэг чинь асар ялгаатай л зүйл. Тийм тэгэхээр ямар ч гэсэн хоёул ажил зөрчилтэй байна. Тэгээд ажилдаа давхар зээлтэй байлаа гэдээ бас хүн чинь нөгөө өгчиж авдаг гэдэг чинь өгчөөж авдаг гэдэг түнтэй адилхан бас бусдтай чадах чинь нэрээ туслах хэрэгтэй гэдэг зэрэгцээр бас би нөгөө эмч гэр бүл төрсэн болохоор тэр хэнийг нь туслахын сан гэдэг тийм зарчимтай. Тэрний дагуу ч мэдээж тусаа өгч ирсэн. Дээрээс нь би бас нэг тийм клуб олон улсын байгууллагын гишүүн Rotary Нарлаг Улаанбаатар Rotary клуб гэдэг одоо жил болж байна. Бид нар ганцаараа ингээл нэг хүн туслах гэхээр нэг хүнд гудамжинд харуул нэг өдрийн хоолны л таадаг ч юм тий. Тэгэхээр ингээд нэг хамтаараа нэг хүмүүсээрээ нийлээд явах юм бол олон зүйлийн ард гарч чаддгийг шүү гэдэг би энэ Rotary-гийн залуусаасаа клубийнхнаас хэлдэг л та. Жишээ нь сая 3 сарын 16-нд энэ Rotary Монголын Rotary өдөрлөг гэж болсон юм. Тэрэн дээр би жил болсон хүн бас хөрөнгө гүйцэд мэдээлгүүл явсан юм байлээ. Тэрэн дээр Rotary-чуудаараа тэр зүгээр нэг залуучууд өөрт нь ямар ч ашиггүй зүгээр бусдын төлөө л гэсэн тийм залуучууд нийт 24 жилийн хугацаанд 9.8 сая долларын хөрөнгө оруулалт босгосон. Гаднаас өөрсдөөсөө босгоод хүүхдийн эрүүл мэнд боловсрол гэдэг олон зүйл дээр тусалсан гэдэг. Тэрний нэг гишүүн нь болоод гар бие хөдөлмөр сэтгэлээ зориулаад явж байгаа. Чи энэ жоо сахлахгүй юм уу? Гэхдээ энэ хүүхдүүд ерөөсөө сахлахгүй байх юу ч боломж байхгүй тэрсэн. Томоотой хүүхдүүдийн ялгаа айгүй гэдэг юм л шүү дээ. Манай хүүхд чи үеэл охин манай хүүхд зүгээр ингээл өдөөгөөл те. Манай хүүхд чи ингээд сахлахгүй таал цаана нөгөө манай охин тэгэл нөгөө үеэл нь сууж ах жишээтэй огтод хүүхдүүдийн ялгаа гардаг юм билээ. Амралтын өдрүүд яаж өнгөрүүлж байна? За Нарлаг Улаанбаатар Rotary клубын гишүүн. За донор яг хөө ингээд сардаа нэг удаа ч юм уу ингээд нэг сар үлэмний 3-нд нэг очих байх. За жилдээ нэг удаа гэдэг юм уу. Тэгээд дээрэс нь оюутнуудтай ажиллаж байгаа нэг ажил байна. Тэгээд яг амралтын өдрөөр нэг гэрийн нэг байхгүй болохоор нэг тухгүй те. Заавал ингэ цуг ээжж нэг амрахгүй бол нэг цуг нэг зугаарлаж л явахгүй бол нэг нь байхгүй болохоор за гэдэг энэ удаатай гэртээ байж идэм үү тэгээд нэг өнгөрдөг. Амралтын өдрүүд яаж өнгөрөөж ийн юм? Тэгэл хагасан өдөр бол тэгэл гурлаа хамтдаа. Гэртээ эсвэл гадуур нэг гараад хүүгээ нэг тоглоулдаг ч байдаг юм уу. Тэгэл хамтдаа л хагасан өдөр бол гурлаа хамтдаа байна. Бүтсэн өдөр манай хүүч эмээ өвөө дээр өмчдөг. Эмээ өвөө цаг. Эмээ өвөд боломж олгож байна. Эмээ өвөө дээр бол дарлагдсан. Ганц чинь. Тэр тодорхой. Манай ах чи одоо Унгарт гадаад суртаа ихтэйгээ. Тэгээд одоогоор бол ганц ачхүүтэй. Тэгээд дээдлэгдэн штэ өвөөгийн хувьд бол хүслээ бол өвөөгөө манай өвч өвөөгөө тэгэл ингээл гарын үзүүрээр. Өвөө юм яаж энэ хөлөө жоохон чанга дуурал өвөө юм бол архих маягтай энэ төр байгаа тийм юм. За тэртлэн ч бас гайгүй. Тий гайгүй яг хөө тэгэл байхгүй даа их юм болт юм шиг байгаа маа бит хоёрыг байхгүй манай дарлагдсан. Одоо зүгээр зарим залуучуудын хандлага юу гэж бодож байна? Одоо миний түрүүчийн асуусан шиг ажиллахын гэхээс илүүгээр одоо зүгээр аман оролддог болсон байна. Нэгэндээ урам зориг өгөхөөс илүүгээр дандаа нэг аль хатаас хэрэг уулзах шиг дандаа нэгээ давтаж идэг ч юм уу. Тиймэрхүү хандлагууд мэрс хэрэг байсаар л байна. Залуучууд яаж хандлага өөрчлөөсэй гэж боддог вэ ер нь?
Тэгэл өөртөө өсөл мөрөөдлөө өөртөө тодорхойлж байгаа бол тэрнийхэн төлөө урагшаа явах бах. Тэгээд ямар ч гэсэн эргэн тойронд энгийн өмнө дээр л хариуцлагатай хандвал чин сэтгэл хамгийн гол нь сэтгэлээ зориулах нь бол тэр чинь зөв хандлага шүү дээ. Жишээний үгдийн бусдын нүдэн дээр чухам хогийн самдаа хаядаг байгаад ч гэдэг юм уу те. Тэгэл хөнгүү газар ингээ хайчдаг бол тэр биш ээ л гэсэн санаа. Тэгэхээр энгийн асуудалтай бүгдээрээ нэг нэгнтэй зарим нэг тохиолдол хүлээцтэй. Жишээ нь одоо нөгөө явагдаж байгаа нэг хормын нэг хором твчих гэдэг тэрэн шиг альва асуудалтай жоохон хүлээгээд нэг бодолтой эргцүүлээ шийдвэр гаргадаг болчвол 10-20 жилийн дараа улс их орн маань манай хүүгийн насан турш үед бол асуудалгүй сайхан хөгжиж чинь л гэж бодож байгаа. Тэгээ яг хуу сошиал дээр ингээд сөрөг бараа юмнуудыг их бидэд амжуулдаг юм байна. Сөрөг хандлага илүү төлхөө хурдан халдварлаад байгаа. Гэхдээ цаана эрэг сайхан зүйлүүд зөндөө л байна. Би тэр эргэн тойрны найзуудаасаа, оюутнуудаасаа, багш нараасаа, клубийнхнаасаа ч гэдэг юм уу харж байна. Тийм эргэн тойронд маш олон мундаг залуучууд байгаа байна. Хүмүүс маань эргэн тойронд бас энэ эрэг хандлагыг чадах чинээгээр л халдварлуулж байгаа. Тэгээд бид тэр эрэг хандлагын л халдварлал нэрээ ингэчдэг юм биш үү? Нэрээ ингэчүүл зүгээр юм байна гэдэг. Тэр эрэг хандлагыг л аль болох бие биедээ халдварлуулад бие биенээсээ суралцаа явуучих юм бол. Ингээд зассан 3 амт тийм эсвэл нэг те ингээд яриад байгаа биш. Яг гэхдээ залуу үеийн хувьд ингээд донор болоод ингээд ирэхэд аргыг авч яваад ингээд 8% лизингтэй гэдэг чинь бас лизинг чинь өглөө ажилдаа цагтаа очихгүй болохгүйгийн бас нэг зөв штэ нэг өдөр ажиллаад сул ингээд яам ч гэдэг юм уу. Одоо зүгээр ингээд хүмүүс нэг яриад бид нар чинь нэг тийм бэлэгдлийн хүмүүс штэ. Монголчууд ерөн зүрд орны хүмүүс чинь нэг тийм их бэлэгдлийн хүмүүс. Тэгээд ингээд ажил заримдаа бүтгэгдэж гэдэг юм уу те гэд нэг юм. Миний ингээд бусдад тусалж байгаа гэдэг юм уу те. Би ингээд тусаа өгж байгаа гэдэг юм уу. Эний минь хариу байх таач гэдэг юм уу. Тийм бодол төрдгөө ер нь. За, өстой тэгж бодож байгаагүй юм биш үү. Тухайн үед хүний юм аварчлаа гэж явж ирсэнээс ш. Ингээ аварцсан юм чинь цаагаараа ингээ дэвэж ин өстой тэр талаар бол тэгж бодож байгаагүй юм байна. Тэ бүтчихээ. Тэрний улмаас бүтчихээ, энэний улмаас гэж бол нэг тэр талаар бодож байгаагүй юм байна. Чи утасны хаарт ингээд бас өөрийнхөө одоо Нарлаг Улаанбаатар хийсэн шиг би бас өнөөдөр Подолкоос ингээд нэг үзэл бодлынхаа бас нэг талбар болгож штэ. Яг энэ бол Монголын хайртай нэг охин тийм монголчууд маш бол авахыг хичээсэн боловч бид нар авч чадаагүй. Энэ биднээс бас нэг харуулсал мөн үү? Гэхдээ энэ охин бол бидний бахархалаас мөн үү? Тийм учраас өнөөдөр би цусны төв рүү зорж ирэхдээ энэ Подолко албаар өмссөн. Бид нэр мянган энэ хүмүүсийг аварч чадна. Тэрний хамгийн тод илэрхийлэл нь танаа гэр бүлээ. Энэ үнэхээр багтам сайхан зүйл. Тийм болохоор өнөөдөр би энэ Подолко өмсөж ирсэн. Та ч бас утсан дээр өөрөө Ротary клуб мөлөбийг гişүн гэдгээд хамгаалсан явж шүү дээ. Бахархдаг л хоёр юм шиг байна. Энэ хүний юу? Тий. Хоёр байгууллага зураг мөргийг тавьдаг юм уу? Тэр чинь тэгээд нэг хэсэг тавьдаг байсан юм аа. Тэгэхээр яг нэг уцс чинь ингээд эргэж харах те. Нэг зэрэг Хүүгийнхээ зураг явж ийлээ. Тийм хүүгийнхээ зураг гэж аахгүй. Тийм. Тэгээд яг нөгөө эн чинь нөгөө нэмжлэгд эн чинь бас манай нөгөө гэр бүлийн нэмэлт орлого гэх юм уу? Одоо юу гэдгийг. Бид хоёр чинь нөгөө хоёулаа цалинтай болж юм гээл явж байгаа. Гэхдээ бас дан ганц цалингаар болохгүй бас нэг юм хийчихвэл нэмэлт орлоготой байх үднээс нэг 2 жил ахсан юм. Бараг 3 жил. 4. Бараг 4 болчихжин тий. 4 жилийн өмнөөс санаачлаад ингээд нөгөө оройдоо битэрий хийдэг. Хүүгээ унтуулчаал нөгөө кейс захиалгаа авдаг. Аяган дээр бас нэг зураг хийлдэг юм. Нэг өөртөө хийгээд байгаа юм. Тэгээд тийм болохоор энэ бас өөрөө нөгөө өөрийнх нь кейсээ байн уу юу солино тий. Хүүгээ хойж байгаа. Нөгөө үлгэр нөгөө хуцаа бариад үлгэрлдэг шиг бас олон сонголтууд хийж болно гэдгийг харуулдаг байна. Гэдэг юм уу? Аа за мууц гэл угаасаа өөрөө хийдэг болохоор жоох уу юу солилцдаг тал бий. Тий. Тэгвэл би нэг захиалъя л да. Хийгээд үгүй. Зургаа явуулаад одоо өглөө гэхэд хийгээд өгчин. Тий. Цаа орч ичээ. Тийм үү. Хөсөн зургаар нэг нэг нь хоёроор илгэж байгаа юм чинь одоо яг цусны төв өөрөө юу байдیں۔ Те 3 хүний ам гэдэг шиг одоо тийм логотой тийм юм би хийлээ тхөө. Болно. Гэж явъя. Тийм. Оо за. Тэгээд энэ орлого ерөөхдөө залуучуудын хоримтлал гэдгийг чухал шиг хоримтлал ер нь үүсгэж чадж байна та хоёр маань ер нь. Тэр чинь азар хоёлаа айгу гоё ажилтай, дуртай ажлуудаа хийдэг.
удирдлагууд нь ч гэсэн аюу гоё юм. Өндөө баалаа гинэ энэ хүүхэд. Элэнэш. Дуртай ажил хийнэ гэдэг чухал шүү залуучууд. Тийм. Тэгээд дуртай ажиллаа хийн. Тэрнээсээ 8% төлчөөд чухал хоримтлал руугаа хийчээд зөндөө юм хийчээ. Тэгээ яг одоо нөгөө нэмэлт орлого гэдгээр бол дуртай юм хийдэг. Кино үзэх ч юм уу, хувцас авах ч юм уу нөгөө тансаг хэрэглээ гэдэг байхгүй бид нар. Тэгээ тиймэрхүү юмдаа бол нөгөө энэ утасныхаа кейсээр захиалга аваад хийдэг. Гэтэ бүр амар завгүй үедээ бол өстой захиалга хаяа авдаг л дээ. Гэтэ бол яг тасралтгүй 4 жил болсон байна те. Яг нөгөө ихчтэйгээ би гэртээ хүүхдээ хараа суудаг бахта яг манай их цаана ажиллаж өгчээсэн аахгүй хоёлоо ер нь гэртээ зүгээр суучихар юм хийхс чи аюу хөрхөө одоо ботч амар бизнес болсон. Тий. Мондаг юм. Манай бизнес бас дажгүй мондаг Facebook юм дээр 4 жилийн хугацаанд өөрсдийн зүгээр сэвэр нэг лайк 84,000 лайктай байна. Тэгээд ялангуяа нөгөө баяр ёслол үеэр чинь хүмүүс бие биендээ бэлгэлдэг. Тийм. Хүслийн бэлдэг гэдэг нэртэй тэр үгээрээ ороод хүмүүс чинь ингээд бэлгэлдэг. Гоё хүмүүст бас гоё дурсамжийг үлдээдэг. Бас гоё бэлэг, гоё зүйл хийж байгаа л гэж боддог. Тэгээд давхар бит хоёр бас юу гэдэг хоримтлуулна, одоо зээлэлүүлнэ юу гэдэг тийм. Тэрнээс гадна одоо нэг хүүхэдтэй байгаа дээрээс гэдэг юм уу тийм. Ингээ гурлаа байгаа дээр аль болох нэг хэмт зартлаар бас нэг аялах ч гэдэг юм уу. Тиймэрхүү бас нэг тийм төсөв цуглуулж байгаа бас тийм. Тэгээд нэг жилдээ нэг ойрхон аялцдаг тийм мөнгө цуглуулж байгаа. Дан ганц ингээд хас олон нэг ерөнхийдөө нэг хит хитэн тийм хадгаламжтай. Тэгээд нэмэлт ер нь хугацаатай 5-10 жилийн гэдэг юм уу нэг нь болохоор зээлэдэлдэг нэг нь ингэдэг нэг нь аяллаа гэсэн тийм. Тэгээд хүүгийнхэн бас нэг 18 нас хүртэлх гэдэг юм уу. Тэгэл олон зүйл рүү иннэ нэмэлт орлогоо ингэж хуваач хийгээл. Тэгэл сайхан болж энэ хоёулаа төрөний хэлсэн дуртай ажилтаа. Тэгээд хүн ажиллаулдаг гэж. Бас хүн ажиллуулна бид чи одоо 4 жилийн хугацаанд бараг 30-аад хүн ажиллуулсан юм. Хүрэгтийн ажил та. Магч нэг онлайн захиалга. Чатаар захиалга аваад маргааш нь нөгөө шууд хүрэгчүүдэд дуудаал хүргээд өгдөг. Тэгээ манай хүрэгчүүд ингээд солигцоор байгаа. Одоо нэг 2 үндсэн хүрэгчтэй. Нэг манай оюут, нэг нь шүний ээлжний ажилтай. Мондөг 2 хүн гэдэг юм аа. Тэгээд жишээ нь өдөрт нэг хүргэлтийн нэг тодорхой хэмжээ нэг 2 хүргэлтж байсан 5-6 мянга ч байсан. Өө хий чи гэл. Тэнгүүт өмнө нөгөө 20-30-аад хүрэгч дунтчихаа. Өө 1-2 л байгаа юм уу? Тэгвэл хийхгүй. Тэгэл хойшоо суучдаг юм байгаа байхгүй юу? 5-6 мянга голдог. Юу гэдэг нэг ойрхон 1-2 хүргэлтээ хийчихэд алга болчдаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр залуучууд маань нэг тиймэрхүү ажлын амтыг мэдэрсэн хүмүүс юм даа. Дээрээс нь бас нэг жоохон ажлаас хойш гэсэн айл бол хамар ажил хийчих гэсэн хүмүүс юм даа. Тэгээд яг нөгөө нэг цагийн ажлын групп гэдэг чинь бүр хүрэгчүүд маань нөгөө шалгалттай ажилтаа болцсон үед ингээл яхааргүй хүн хайж байгаа юм л та. Тэн дээр тэгэл 5-10-аараа л ороод ирдэг юм тэгэл. Бизнесийн know how тийм бол тийм хамаагүй ярихгүйгээр зүгээр яах вэ? Яг ингээд манай ажлын байр гэх юм уу? Оо за. Түүхийн идүүд. Принтер байж байна. За. Наачдаг. Энэ бол наалтан сална хуулна гэсэн байхгүй. Энэ энийх биш ээ. Тийм байна. Гэхдээ ингээл хийх нь байна. Ер нь бол санаа. За. Мондөг юм аа мондөг юм. Ой. Одоо зүгээр гэр бүлийн төлөлтөөр 5 жилийн дараа ингээ өнөх хэрэндээ хүрээд ирвэл за ер нь бол зүгээр эхнэр битэрийн ярьж байгаагаар 5 жилийн дараа нэг тийм төлөвлөгөөтэй байгаа. Төрөө ер нь 5 жилийн дараа ирэхэд нэг ийм болцсон байх бах та. Гэт алхам алхмаар төлөвлөж байгаа төлөвлөгөө юу вэ? За ямар ч гэсэн хүүгээ нэг сургуульд оруулсан. Тэгээд ямар ч гэсэн дөрүлээ болцсон байна. За тэрийг бол баталгаатай хэлж байна. Тэ гэдээс нэлээ баталгааж болохгүй тий. Тэгээд харсан. 5 жилийн дараа гэхэд тий. Тэр ч тодорхой. Тийм тэгэл ямар ч байсан өөрсдийн. Өөр бас бид нар өөр юу хийж болох вэ? Бид нар бас бодоол байгаа л та нэг нэмэлт дахиад нэг өөр нэг яаж өргөжүүлэх вэ? Дээрээс нь дуртай ажил дээр өөрсдөө ямар дэвшил гаргахгүй ажил дээр юу санаачилж хийх вэ? Тэгээ ажлын бас нэг тодорхой хэмжээний карьер дэвшлүүлсэн байх гэдэг тиймэрхүү юм байна. Тэгэхээр ямар ч гэсэн бид нар нэг төлөвлөгөө жил болгоныг аялах гэсэн нэг тийм төлөвлөгөө авчихсан гаргачаад байх. Гурлаа гэр бүлээрээ нэг аялаад Монгол орноороо эсвэл гадагш шаач гэдэг юм уу аялаад хамгийн гол нь
тиймэрхүү хамтдаа гоё дурсамж үлдээх нь чухал юм болоо хүүдээ баг наснаас нь ингээд дурсамж. Тэгэхээр миний хувьд бол яг аав ээж ахтайгаа багцсан сум болгоныг амралтанд явдаг, сувлэлд явдаг. Тэгээд бас нэг аав ээж маань гадаад суралцах тохиолдол 98 он гэдэг чи 20 жилийн 7-8 тахтаа нэг дөрүл Америкт бас нэг жил байсан. Тэр нэг баг байхад л гэр бүлийнхэнтэй өнгөрөөсөн дурсамж хамгийн нандин байдаг. Тэр болго ингээд санаанд бож авахгүй. Дөрөвтөөгөөс эхлээл Горшенко барайл нэг амралтанд явж исэн үе маань бол тод санагддгийн. Тэгэхээр хүүдээ айлуулах тиймэрхүү гоё дурсамжийг аав ээжийн зүгээс хамтдаа нэг тийм юм үзэж харах гэсэн зүйлээр л ихэд их төлөвлөж байгаа да. Тий. Одоо тэгээ 2 жилийн дараа сургуульд орно. Тэгээд одооноос сургуулийн бодоол бас гайхаал те. Наануу цаанаа гэл бас төлөвлөл гэж байгаа. Тийм байна. Гэтэ хүүхдээ сургуульд орлоо гэхээр одоо аав ээжийн одоо манай хүү бас нэгдүгээр ангид орлоо л да сая. Тэгээд ингээд аав ээжүүдийн хоорондох яриануудыг найз нөхдөдтэй ингээд болцоод ер нь дэрсэн хүүхдүүд маань нэгдүгээр ангид ингээд орох гол ингээд байнгут. Хувийн сургуульд оруулнаа. За одоо үнтэй өмнөтэй дүрч одоо хүүхдээс юугаа хамгаалах вэ? Харамлах вэ? Одоо тэгэл нэг сургууль. Гээ чи монгол хэлээ сайн мэдгүй гэж англиар ингээ ярьдаг юм хүүхдтэй яхан улсын сургуулийн хамаагүй дээр багш нь л айгүй чухал гэж ярьна. Эцэг их болгон янз бүр. Хоёр энэ дэр ямар бодолтой вэ? Одоо энэ бол өстой залуу гэр бүлийн одоо хүүхд сургуульд орж байгаа гэр бүлийн хамгийн бүр толгомцсон асуудал юм байна. Хоёр маань юу гэж бодож байна? 48 дээр сурвал би нөө Орос 3 төгссөн байхгүй юу? Тэгэхээр тэгтээ Орос 3 ч бас угаасаа миний үед ч одоо ч тийм байгаа нөө бүх хичээл нь орсоо. Гэтэл монгол хэл бол нэг орхицсан байхгүй. Тэгэхээр л би гадаад сургуульд оруулна гэж одоохондоо тэгтээ санал яг нэгцэн юм алга л да. Манай чи нөгөө Оросоор бүх хичээлээ сурсан аа. Монгол өгүүлбэртэй тоо өдөртэй жоохон асуудалтай гэж байна. Тэгэхээр ямар ч гэсэн улсын ч байх, хувийн ч бай юу гэдэг нэг тийм яг Монгол суурьтай гэдэг юм уу те. Тиймэрхүү сургууль гэж бодоод байгаа. Гэхдээ яг хүүхд талаас орчин талаас гэхээр яах аргагүй нэг нөгөө нэмж зээл аваад чамаагүй гэдэг юм уу те. Хүүхдийн юу чухал гэдэг талаас нэг хувийн сургуульч дээр юм шиг. Тэгээ өөрөө улсын сургуульд явсан болохоор нэг буруудаад ах юм байхгүй юм шиг. Гэхдээ яг одооны улсын сургуульд ямар шүү байдалтай нас нарийн судалгаа хийж амжаагүй л юм л та. Гэхдээ яг одооноос л яг судлаад бэлдээл энэ сургууль гайгүй гэсэн тэрэн чин гэдэг гэсэн ингээл яг таны түрүүний хэлсэн шиг нөгөө эцэг их болгоо янз бүрийн зүйлтэй байгаа тийм. За цагаар болсон байна. Одоо гэж унтаж аврах би зүгээр тэр хавар мишок хэлгээл. За энэ дээр танд юу гэсэн бэ? Хонууд юуроос үзээгүй. Яаж яах вэ? Одоо анхны хонууд зочин таа болчих юм. Мишок хэлгээл унтчихна. За нэг юу гоц юу байгаа шүү дээ. Гоц. Даавал дэвсэт. За тэгээд манай хүн одоо унтах цаг болсон минийхөө. Шүдэ угаана. Тэгээд унтна да. За өнөөдөр цусны төвийг зорж утсан. Өнөөдөр бид цусаа өгснөөр нэг удаагийн цус өгснөөр 3 хүний амийг авч болох. Энэ хүсэл эрмэлзлийн төлөө нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлийг бусдад түгээхийн төлөө цусны төвийг зорж утсан. Тэгээд цусны төв дээр өрнөх баяр гих хүндэт доонор энэ залуутай таарад гэртэн зорж ирсэн. Хүндэт доонор гэхлээр бидний төсөөлж яснаар бол настай олон жил бас бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй ийм хүмүүс байдаг болоо гэсэн төсөөлөл надад байдаг байлаа. Тэгээд ирч хүчээр дүүрэн амьдрал тайртай, тэмүүлэлтэй, дуртай ажиллаа хийж байгаа бас нийгэмд хариуцлагатай энэ өрнөх баяр гэдэг залуу бол Монголын маргаашаа гэрэл гэгээдгээр харж байгаа мянган залуусын нэгэн төлөөлөл мөн. Өнөөдөр Монголын залуучууд ийм байна, тийм байна гэж бид нэг янзан бүрээр ярьдагч. Өнөөдөр боловсролтой, гэр бүлтэй хайртай, маргаашийнхаа мандах нарыг гэрэл гэгээдгээр ухтах, итгэл дүүрэн ухтах, өөрсдийн хоримтлалтай ийм залуучууд маш олноороо байгаа гэдэгт бид нар итгэдэг. Тэгээд өнөөдөр хамгийн гол нь эмнэлгийн орон дээр өвчин зовлон нэрвэгдээд шаналж байгаа маш олон хүмүүсийг бид нэр аварч чадна. Магадгүй би өнөөдөр
энэ Монголын хайртай охин Тонголгийн энэ хөрөгтэй подолкийг өмссөн бид нэр маш олон тонголгийг, маш олон өвчнүүдийг, маш олон илгсыг, маш олон хүмүүсээ энгийн орон дээрээс хүнд өвчнөөс хамгаалж чадах бидний бас нэг алхам нь бид нар тусаа хандуулах юм шүү. Тэгээд бид нар 3 саяулахнаа бид нар л нэг ихэхгүй бол өөр хэн бидний гихүүлээ. Нэгэндээ хайртай байцгаая. Тэгээд бүгдээрээ тусаа хандуулцгаая гэж уриалцгаая. Тэгээд үнэхээр сайхан гэрэл гэгээтэй хүсэл мөрөөдлөөр дүүрэн сайхан гэр бүл байна. Үнэхээр сэтгэл уйваа. Одоо ингэ унтаж амрыг сайхан амраарай. Эртний хөлөөр одон хайлаа их мохи ишүн аси 우리 쇼디 지게 신행 울레 할증 띵게 신행 울레 셀니 안사 신행 우로 보건 단다신 신이하 유리 우로 За шинэ өдрийн мэнд. За өглөөний мэд сайхан марсан. Сайхан амрлаа. Нам сайхан амрлаа. Оо за баярлалаа. За өглөөний сайхан. За. Гэж унтчих. Тухтаа унтчихад уу. Сайхан унтлаа. За шинэ өдөр эхэлж байна. Өнөөдөр ямар төлөвлөгөө байна? За өнөөдөр Ямгарыг. өнөөдөр бол гурлал хамтдаа өнгөрөө. Тийм. Нэг кино үзэж магадгүй гэсэн бодолтой. Залуучууд хүүхдүүдийнхээ боловсрол ер нь их анхаарал тавьж байна. Зарим нь зүгээр ингээд их тийм боловсролтой хүүхд болгоё. Одоо юу гэдгийг хэл устай хайлвал гэж боддог. Зарим хүүхдүүд бас жоохон монголоо гэсэн сэтгэлтэй хүн болгоё ч гэсэн янз бүр л байна. Хүн болгоё эцэг өөрөө л бодол. Ерөн зүгээр яг хүүгээ яаж хүмүүжүүлэе гэж бодож байна. Бид нар бол бас илүү их мэдээлэлтэй тий. Дэлхийг ерөөхдөө бас ингээд алан дээр тавьж байгаа юм өрсөлдөөнийг харж байна. Ганцхан Монголын хүн байх юм уу? Ирээдүйд дэлхийн хүн болох юм уу? Дэлхийн хүн болох юм уу гэдэг тал дээр ер нь ямар бодолтой байна ер нь. Тэгээ яг мэдээж Монгол хүн чи Монгол уламжлалаа мэддэг л байлгүй ах ба. Тэгээ хамгийн гол нь хүүхэд чинь тэгэл юу харснаа л сурдаг. Орчин ямар вэ? Тэгээд хүүхдийн хажууд аль болох эерэг сайн аавнахын төлөө хичээгээл тэгэл хамгийн гол сэтгэлтэй байхад тэр хэлний асуудал бусад боловсролыг бол сэтгэл байхад сурчиж болно хаа л гэж бодчих. Тэгээд эрхэн зөв сэтгэлтэй авах уу бусдын төлөө гэсэн хамгийн гол нэг тийм зөв хандлагатай гэдэг юм. Тийм л хүүгээ хамгийн гол нь тэрэн дээр яах вэ гэхээр эхлээд өөрсдийгөө л төлөвшүүлэх хэрэгтэй байх. Тэгэл бид хоёр өөрсдөө илүү хичээгээл зөв эргэн жишээ нь юутын гарцсан дээр гарахад ногоон гэрлэр нь гардаг. Цагаан шиг маань тэгэхгүй бол энэ хэд маань цэцэрлэг дээр хэдий тийм зүйлүүдээ сураад мэддэг гэсэн эцэгчүүд бид тэр нөгөө яарч ийн гээл гарцгүй газараа хүүхдэд дагуул явцдаг. Ээж эн чинь аав эн чинь болохгүй штэ цагаан шугам ногоон гэрлэг гэхэд үгүй тэр хамаагүй яарч хахад гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйл аль болох харуулахгүйгээр аль болох үлгэрдүүр аль болох эхлээд өөрсдийгөө л хүмүүжүүлчихэд хүүхд мөн тэгэл дагаал сайхан мөччих бах та. За цайн дээр нэг юм little trees гэж байна. За. Машинд тавиараа. Гэтэ энэ ганцхан машины өмөртүүлэгч гэж ойлгоод байдаг тийм биш. Өрөөндөө тавиараа, гэртээ тавиараа. Тэгээд энэ бүх янзын өнөртэй байна. Little trees гэж байна. За. Франц өмөртүүлэгч байгаа. Тэгээд энэ тавиараа. За тэгээд цагаан уучид мордё доо. За. Тэгээд нөгөө монголчууд юу байгаа түүгээрээ дайлгдаг штэ. Тэр шиг бас нөгөө кейсэн дээр та угаасаа хүнд дон цусны түүгээ зориод ирсэн. Тийм болохоор би бас нэг цусын хүндэт донор болсон гэдэг энийг бас бусдад үзүүлж утсандаа хийгээд уриалж яваа. Та бас өөрөө донор болоорой гэж хараач юм кейс. Баярлалаа. Хэлж байна. Амьдрал бэлгэлээ. Өө ерөөсө дорн гаргач тийм биш тийм унтал босоод ирэхэд. Өө тийм унтаа босоо гарах. Ийм уу. Ямар ч барьдууг асуугаад идэх тийм учиртай байна тий. Өөст янзтай. Хандаа ингээл хүмүүс ингээл уцаа ингэж харуулаад амьдрал бэлгэлээ шүү. Цусаад бэлгэлээ. Цусаа бэлгэлж амьдралыг тэтгэе. Өнөөдөр бас зүгээр эргэн үеийн хаваад хинч чамаад
очоод тусаа гэж хизээж хүчээр чамд тулгасангүй. Очоод одоо хүнд домруулсан байна. 50 удаа өгсөн байна. 100 гаруй хүний амийг аварсан гэж сэтгэл багтам хэлж юм. Би нэг тийм ингээд хэлчмээр. Бүгдээр нэг тийм байцгаая ч гэдэг юм уу. Ротаригийн гишүүний хувьд юу ч хэлмээр санагддаг юу юм. Тэгэл урайлмаар санагддаг. Хэлчих байх үү. Урайлмаар санагддаг бай. Агуу юм энгийнээс эхэлнэ. Энгийн юм дээр хариуцлагатай бай. Тэгээ хамгийн гол нь бүгдээрээ нэг том гэр бүл Монгол хүн гэдэг чинь те цаашлаа дэлхийн нэг хүн гэдэг талаас чадах чинээгээр л эргэн тойрондоо туслая. Тэр чинь мөнгө байна уу? Цус байна уу? Цаг хугацаа байна уу? Хөдөлмөр байна уу? Сэтгэл байна уу? Эсвэл зүгээр нэг сайхан инээмсэглээ, зүгээр нэг харцаараа хин нэгэнд урам хайрлцдаг ч юм уу те. Чадах юмараа л эргэн тойрондоо тусвар гэж энгийн нэг зүйлч тэр чинь том тус шүү. Хин нэг амьдралыг магадгүй өөрчилчих хэмжээний ч том тус баг. Тэгэхээр энгийн алхам тутамдаа бүгдээрээ л бие биендээ тусалж бай. Гэдгийг хэлмээр энэ да тий. За сайхан кофе чансан байна. Кофе гоочод одоо ингээд мордъё доо. Та нар маань ингээд гэр бүлэр өнөөдөр сайхан амраарай. Манайх бас ирчих шиг боллоо төчгнэлэх шиг байна тий. Наар юм сайн шагааж ах шиг байна. За цаа гоочод мордъё. Кофе гоочоо. За. Тоглоом цаах өндөр бас идчих тий. Өндөр идья. Чи өндөр гэдэг юм уу? Сайхан амарсан уу? Нэш. Одоо өндөр идээд каш онза. Одоо ижин хийгээд хаан гоё мод бэлгэлсэн чи юу вэ? Чи задлаад нэг нь үнэртэж үзээрэй за. Хоноосонд баярлаа. За хонсонд баярлаа. Бахтам сайхан мянган залуучуудын төлөөлөл сайхан гэр бүл байна. Баяртай. Баяртай. За. Баярлалаа сайхан олор дайсан. Сайхан бүгдний цагаар дайсанд баярлалаа. Эргээд уулзахын өрөөл талбайд гэр бүлд нь хамгийн сайн сайхан зүйлийг хүсье. Ингээ мордъё доо 9 зочин буцдгаас хойш. За баяртай.